Эрхэм хүндэт сонсогчдод одоо бид микрофоноо бүх тайлбарлагч бүгд наримдах Монгол Ард улсын спортын дэд мастер бүгд наримдах Монгол Ард улсын ачин Ганбаатар шилжүүлье. Ардын хөвсөлдің еревалдырты дадын жеден оңги хайырнатырыңы үчіту хим мәрелданы негин дава келгеді білім мұзға. Зуындалын дерім омағынай туғындарында Моңғолдарды сен аярдың сұрдықтадайда еңгілдік өсіліш түрнесті қылдырып, хайырнат мемалды әрішкі өчі толымығынып, өсін немік, ол сен зарқын ауыраға, ол сен қавияты жүжікшін әмдің, барымдалы мағынай бұғыт нәрімді Моңғолдарды сен спорттың қавияты мастыры, бұғыт нәрімді Моңғолдарды сен аярдың сұрдықтадайда еңгілдік өсіліш түрнесті қылдырып, ол сен зарқын ауыраға, мұң қуаты, зуыны ұдады бұғыт нәрімді Моңғолдарды осы зәуді толы бату сен спорттың қавияты мастыры, Окинчида самма врилдани делхин аврага, олсин дархин аврага, байым, олсин аврага, хадватыр, бүгд наримдық Моңғолдарды олсин дархин аврага, серин доқтық, бүгд наримдық Моңғолдарды олсин дархин аврага, батырдын, дайын аврага серин, олсин арсылын жайжы сүрін, олсин арсылын мечит көрчі, олсин арсылын дему, олсин арсылын эртін өчір, олсин арсылын моңгым, олсин арсылын Ганбаатырнар, учыра-бучыра пегамбарилхар, кылсенгілді күрейдіңген, наған далбайды, айыртадың арбын қылғанда соллықтары, арчирсің, арғдың. Дархын аврағдан күнде Моңғол оқыда бензада оқымей ұрсы, дархын авраг мұң көтті тауайыңыз, Батчырғым, дархын авраг байым мұқты залы оқсы көй, дархын авраг серін доқтықты залы оқарыдына, дархын авраг ватырдынте сергелік түсінде сұрғылен залы оқырылдыр, дайын авраг серінте вәлдіқчілер саған, ол сен авраг хады батыртай алтың айуш, ол сеңірсінің жайчы сөйлді қуанды, ол сеңірсінің жаймен дөрчітті вәлдіқчілен әнжіл, ол сеңірсінің мечі дөрчітті сарындырген, ол сеңірсінің сысырырымтай батсыңген, ол сеңірсінің демі үсте залы оқы, айыр сәқымнар білін қар, Ондысны бұқым бәрілданы негін даван әкілді. Сондалын дәрі ұмағына дартын төрікіңі қайырын атымды дөт шақын жыл бәрілді жыға. Әнжіл жарым дегіна сұлчы бағы. Дәрім бұқымдарды сеңіз. Аярдар жылдық талайда еңгелдік өсіліш түрместігілдір. Дарқын авырын әмдің, дарқын авырын оң қуаты, дарқын авырын ғайым ғой. Дарқын авырын серін дұқтық, дарқын авырын атерден, дайын авырын серін. Ол сеңірсілдің мечит дұрч, шойчы сүрін, сасыр ұрын. Теме өрімтің теме қылдырсын, жамин дұрч, ол сеңірсілдің ұмынға бәйінген бұл, деме ұзына, ұчыра ұқчы тегін бәрі қары. Ол сеңірсілдің ұлты әзілді бұл, айыр сәқін қарчырсын бәді. Дарқын авырғы дәмден тә, дарқын авырғы мұң қуаты қарылса дамда, мұң қуаты авырғы құдайна мат дәрілдар адапчыла. Тауайымген ертін сан сомын әрият, бұқынжыда төрелден спорттың қабияты мастыры. Бүгд нәрімдік Моңғолдарды сен аярды ұстырдық талайдайын, дарқын авырғы мұң қуаты, дадын жеден оңги қайрын атымен хамығын тұрынды тоған тарят. Деви жауын, дарқын авырғы дәмдің өден аула, даула. Ол сен арсылын дәмі ұл құт татла, даула. Өміргі мәмген бейін дәбірі спорттың қаранай бұқ. Бүгд нәрімдік Моңғолдарды сен арсылын дәмі ұлы. Мана ардың олсығыдыған дадын жеден оңги қайрын атым бұрып сігірсің. Сен күлді күрейлін хорын сығылырсың, мана натым чең олың алығы байыр хүргі жойын. Батырдың авыры қоттатла, даула. Энтемин умун элгерсемин гарият бүгүн аримдык Моңголдордо сиң спорттун кабиятı мастыры, бүгүн аримдык Моңголдордо сиң дарахын авырага батырдын даула. Серин доктор барын кылын авла, артышын дерилтер адапчыла. Мана улус орунда яр теме өрүдүгү жалдырсың, ол сиң арсылың жамин дорчу. За багш маань сайн бүх тайлбарс байсан яаж байгаараас сайн дасгалжууч байсан. Чөлөөтөхийн төрлөөр тамирчнаас сууж бэлддэг байсан. Гэт Монголын үеийн шилдэг хүч төрөн гарсан спортын төв ордон дээр бид нэр хүрэлцэн ирсэн байна. Одоо ингээд дотгошороод Монгол улсын гавь тамирчин Пүрбаатар багшийн манд дотны ханд бол олон улсын хэмжээний мастер Амраа нартай уулзаж багшийнхаа тухай сэтгэлийг нь хуваалцъя. Миний найз бол Монголын үндэсний бүх болоо чөлөөт төгтөл маш их зүйлийг хийсэн. Чөлөөт төгтөл бол одоо энэ зах зээлийн маш хүнд үед одоо санхүүгийн тусал цаг бол одоо маш их олж пүүс компаниудыг Монголын чөлөөт бүхтэй холбож олон тамирчдыг уралдаан тэмцээнд оруулах амжилт гаргуулж байсан хүн байгаа. Миний өгс Ганбаатар өгс маань бол амьдралынхаа одоо
ихэнх үеийг одоо энэ зааланд шгшөөгийн зааланд одоо тамирчин бид одоо шавнартайгаа одоо өнгөрүүлсэн. Тамирчдынхаа төлөө өөрийнхөө шавныхаа төлөө өөд байгаа бүх боломж бараг амьдралаа үлдэл бараг зориулсан гэж хэлэхэд болохоор Миний огш бол мэдээж одоо тамирчин одоо хүний спортод амжилт гаргах одоо ямар нөөц бололцоо, юу хангалттай, юугаар хангах ёстой тамирчин хүнийг тэр бүгдийг хангаж яаж дараа нь тамирчин хүнээс тамирчдаас одоо амжилтыг нэгтдэг. Одоо ингээд манай Батцэрэг маань оюутны дэлхийн шалралт 7 дугаар удааны тэмцээний аваргын алтан медалийн төлөө барилдах гэдэг үлдсэн. Одоо ингээд барилдах гэж байна. Мөн багшийн маань бас таньдаг Япон, Иран гэх мэт орны тасалжуулагч багш нар ирсэн байна. Бүгдээрээ шороод одоо уулзцаая. Ганбаатар их сайн бүхэл барилдаашин байгаа гэж зөндөө манай бүхэл барилдаашид Бураадэ бүхэл барилдаашид Орсын барилдаашид хада санж явдаг он много зел как багш молжа тэгээд өнөөдөр тренер нэрийн өднөр гэж ханж явах яатай гэж хэлэх байна. Миний шав Ганбаатар Монголын чөлөө төвхийн түүхэнд тодорхой нэгэн үед гавьяан байгуулсан ийм ховорхон хов заяатай ийм хүн байсан юм аа. Өнөө бидний үеийнхэн миний шавнар бас одоо ч хэлдэг юм бид. Ганбаашийн ийм авиастай ийм хэлтгэгчин одоо яаж олондоо гэж. Энэ бол маш ховорхон авиастай нэгэн байсан юм аа. Манай Бурятийн республикийн ерөнхийлөгчийн олон улсын тэмцээний нээлтэн дээр Агманы Ганбаатар найзтайгаа хамт олон түмнийхөө сэтгэл хөдлөлгөн бид халуун өлгөн нутгаа бадгаарын ээжлж дуулдаг сэтгэл зүрхөө хайлуулан нийлж дуу хоолойгоо хамтарч Бурядар түмнийхөө бас нэг баяр баясгалантай сүрлэг сайхан найрын бас нэг гоёолд тиймний сайхан зүйл болж энэ учир гэдэг өгдөг байгаа. Yes, my friend. Энэ Ираны тасалжуулагч маань маш сайн таньдаг байсан. Тэр бол миний маш сайн найз байсан. Тэр манай гэрт очсон, манай улсад очсон, манай хотод очиж, манай гэрт хүрч яаж манай тамирчдад өөрийнхөө үнэтэй зөвлөгөө өгдөг байсан. Миний хамгийн сайн найз нэг байсан. Одоо ингээд харваагаас ингээд хайлтсанд нь сонслоод ингээд маш харамсаж байна. Өөрийгөө гүнээ амарч байгаа гэж хэлж байна гэж. I see Mr. Ганбаатар too much tournament and Yashadogo and championship Ankara Asian Games Beijing Атлантын олимпик болон бусад маш олон тэмцээн уралдаанд маш их удаа уулздаг байсан. Монголд одоо 2-3 ч удаа тэмцээнд уралддаг байсан. Дэлхийн хэмжээнд болсон том тэмцээнүүд дандаа уулздаг. Маш илсээ дотноо бид хүлээж авдаг байсан. Бидтэй маш сайн найзууд байсан. 2001 онд Монгол болсон Ази аврал тий. Ази аврал ирэхэд биднийг одоо манай хоёр бүхэн хамт гүрхэнтэй явж бидний сайхан гэж очсон. Энэ маш сайхан санагдчихсан. Тэр хүн бол тэгэхээр маш сайн хүн байсан. Өнөөдөр ингээд энэ тэмцээн дээр байхгүй байгаад нөхөр харамсаж байна. Хэрвээ байсан бол би маш их баярлах байсан маа. Байгаас гэж хүсэн болж болсонгүй. Going the home Ганбаатар. I think dinner, Mr. Wife, Mr. Ганбаатар, very good lady. I'm sorry, no see now, Mr. Ганбаатар, this university at the Asian Championship.
манай багшийн маань амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон Монголын үндэсний радиодод бидний хүрэлцээд байна. Одоо бүгдээрээ ийш ороод багштай өмнө олон жил хамтран ажилласан хүмүүстэй уулзаж багшийнхаа сайхан дурсамжийг хуваалцъя. Монгол улсын говьд жижигчин Чингис хаан хамтлагийн ахлагч жаргалсаа хатагаа таарлаа. За тэгээ жагахаа манай багшийн тухай сайхан дурсамжаасаа бид нартай хуваалцсан. Энэ хүний тухай маш олон сайхан гэгэн дурсамжуудыг ярих одоо чадал бол надад байна. Гэлээхдээ сэтгэлд хоногссон дүр төрх тэр сайхан дуу хоолой дүлгөөн ааш бүх хүн гэхээр л одоо их ширүүн дөрөөн гэсэн тийм ойлголтыг эсэргүүц төрсөн юм уу гэлтэй дүлгөөн сайхан ааштай ийм хүн байсан. Бид нар маш олон удаа хөдөө гадаа явж тийм ээ одоо бусад хүмүүсийн сурчлагаанд хамт явж байсан, хамт хоол идээд, хамт үдлээд, байгальд гараад явж байсан. Энэ бүх дурсамжууд дотор бас бол нэг сайхан одоо сэтгэлээсээ инээж чаддаг, хүнтэй илэн далангүй үзэл бодлоо солилцож чаддаг. Энэ сайхан эгэлгүй болоод эгэлхэн дүр төрх нь одоо үнэхээр сэтгэлд хадгалагдан үлдсэн байна. Түүнээс гадна тэр дахин давтагдчихгүй тэр сайхан дуу хоолой. Энэ бол одоо ерөөсө үнэхээр одоо мэдээж шавнар нь байгаа л бах. Гэлээхдээ одоо Монголын төрийн их том баяр наадмууд ихшилж байгаа тэр дуу хоолой дахин ихшилгүй болсон үнэхээр харамсалтай. Энэ ингээ түүх боллоо. За тэгэхээр манай Ганбаатар авиат бол их онцлог өвөрмөц авиастай тайлбарлагч хэлсэн. Олон жил хамт наадмын үйл ажиллагааг дамжуулж байлаа. Бид нар бол Монголын радиогоос томилогдоод очтой нэвтрүүлэгч нар Ганбаа маань бүхэл тайлбарлан тэгээд нээлтийн ажиллагаа Ганбаа нээнэлтэй бүгчүүдээ. Тэгээд ер нь наадмын үйл ажиллагааг нэвтрүүлэгч нээчгээл одоо Монгол улсын соёлын институтын бүх тайлбарлагч Монгол улсын начин Афганы Ганбаатарт микрофон шилжүүлээ гэдэг өгөхөд Ганбаа маань ярьдаг. Тэгээд бүгчүүдээ зарлаад нээгээд нэгийн давыг зарлаад гаргадаг. Тэгээд дараа нь өөрөө барилтна. Тэгээ яваад очин талбай руу. Тэгээ дараа нь начин маань хизээ унж одоо барилдаа нь дууссан. Тэрний дараа ирээд наадам өргөжлүүлдэг байсан. Тэгээд ер нь бол начин буших унаас бөхөө тайлбарлаасаа гэж ард түмж тэгж ярьдаг, хамт ажилдаг улсууд нь тэгж хүсдэг тийм байлаа шүү дээ. Тэгэхээр тэр юу гэсэн үг гэхээр бүх хүний тэр дундаа начин хүний тэгээд улсын баяр наадмаар унаасаа гэж хэлж яадаг хүсэж яадаг тийм ард түмэн хувь хүмүүс хаах. Тэгэхээр тэгж их дуу хоолойг нь өгүүлдэг. Тэгж амьд гой тайлбарладаг болохоор тэр одоо ард түмэн тэрийг л хүсэж байхгүй да. Тэр нь бол ямар хэр хэмжээний тайлбарлагч байсан бэ гэдгийг тодтогч байгаа хэлбэр л дээ. Тэр маш их цээжтэй. Тэр одоо мянган бүх барилдахад одоо бүгдийг л хэлнэ. Тэр ямар сумын ямар овгтой хим хэдэн онд ямар амжилт гаргаж ирсэн хаан төрсөн нутаг ус юм мэдэхгүй юм байхгүй. Тэгээд энэ текст хэрэгэлдэг. Ер нь ингээд сүүлийн нодны барилдаанд бол ерөөсөө микрофонод ингээд хоёр алгаараа атгачиж байгаа л их удаа ярьсан. Тэгээд ингээд тэр талбайг харж байгаа л ярьдаг. Онцгой мэдрэмжтэй. Тэрийг бид биширдэг байлаа. Манай одоо хамт гарсан хэдэн нэвтрүүлэгч нар бас байсан л да. Эрэхтэй. Тэгээд тэр бүр ард нь бишрээс суудсангүй. Ийм их мундаг одоо ярьдаг хүн бас байдаг юм аа. Анх удаа гарч байгаа нэг залуу нэвтрүүлэгч. Гайхамшиг юм аа гэд. Бүр манарцсан харцсан араас нь. Тэгээд радиогийн наадмыг бол бүр өвөрмөц тайлбарласан. Тэр бол их онцгой болсон. Би тэрийг бас ингэж боддгийг байгаль дэлхийн хүртэл тэр хүнийг одоо ертөнц юм хүсийг үзүүлж буцах гэж байгааг мэдсэн юм шиг цэнгэлтхийг одоо нэгэн одоо угааж уйлуулж байгаа мэт айхтар хурцвар орсон шүү дээ. Их одоо ширүүн бороо одоо өвдөг тултал бороо орсон. Тэр мэдж байгаа. Зөвхөн тэр цэнгэлтхийг тэр хэсэгт орсон гэж. Тэрийг бол би ер нь бодохдоо энэ их мундаг тайлбарлагчийн одоо ажлынх нь хувь заяатай холбож ойлгох явдаг штэ. Яг тэгэхээр тэр зүгээр орсон бороо шиг хүчтэй бороо оржээ гэж. Хамгийн сүүлд энэ хүнийг дуурч байгааг мэдэж хамт одоо уйлж байгаа юм шиг одоо яаж байгаа юм те нэг тийм сонин сэтгэл төрдгийг над. Төрийн наадамд бол би тэр олон жил хамт сууж бас ажиллаж байлаа. Тэгэхээр нодны гэв гэнт их сайхан ногоон пичак өмсөж ирсэн.
наадмын үйл ажиллагааг нэг өдөр төрүүлээд эхлэхээс өмнө тэр байрын эзлээ суудсан байсан чинь гинт надыг тэрч чаад отгонтойгоо мөн ч олон жил энд мөр зэрэгцүүл сууж энэ даа мань айцсан гэж хэлчихсэн байна. Ер нь Ганбаатар гавьяатын дуу хоолой бол одоо жилийн наадам болоод бусад том үйл явдлуудын бүхий тайлбар хийж явах үеийнх нь бичлэгүүд манай Алтан сан хомрогт яг дараалалаараа хадгалаастай байдаг. Одоо бидэд шавьдан чамд нэгэн бичлэгийг сонирхуулж студид руу оръё да. Давуу тал найруулагч нар бичлэгийг тавих уу да. За. Эрхэм хүндэт наадамчдаа шууд нэвтрүүлгийн микрофоныг Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн бүхий тайлбарлагч Монгол улсын начин Агваны Ганбаатарт шилжүүлье. Эрхэм хүндэт наадамчдаа Ардын хөвсгөлийн 78 жилийн Монгол үндэсний их баяр наадмын хүчит бүхий барилдаан хэдхэн мөчийн дараагаар эхлэх гэж байна. Үүлэн чөлөөгөр нар туурсан төв цэнгэлд хүрээлэнгийн торгон ногоон тал байд. Ардын хөвсгөлийн 78 жилийн Монгол үндэсний их баяр наадмын хүчит бүхий барилдааны 5-ын даваа эхлэхэд бэлэн болоод байна. Өнөө жилийн улсын их баяр наадамд Монголын ард түмний цагийг эзэлсэн их хүчтэн Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын дархан авраг Монкбат Монгол улс Оросын холбооны улсын гавьяа тамирчин Чөлөөт самбаа барилдааны дэлхийн авраг Монгол улсын хөдөлмөрийн баатар энэ зууны мандаа бохо Монгол улсын даяар дурсагдах далай дайын дархан авраг Баян мөнгө тэргүүтэй хүчит 512 бохо төв цэнгэлд хүрээлэнгийн ногоон талбайд 2 өдөр хүчээн үзэж одоо 5-ын даваа эхлэх бэлэн болоод байна. Өнөөдөр Монголын бүхэн хамт олон эгнээндэн Монгол улсын хөдөлмөрийн баатар 5 бүх Монгол улсын хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм алдраар шигнуулад байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар далай дайын дархан авраг Баян мөнх бол манай орны спорт тамирчид биеийн тамир спортын байгууллагын дундаас анх удаан Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Олимпик дэлхийн аврагт Монгол их орныхоо нэрийг анх удаа мандуулж сансрын нисгчдэр жишхийн бол Монгол Гагарин хэмээн нэрлэгдсэн алдарт их авраг Жигжидийн Монкбат Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор дэлхийн хошин авраг спортын гавьяа тамирчин хөдөлмөрийн баатар ойдов дархан авраг Батэрдэн дархан авраг Дандан нарын мөчүүд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шигнэгдсэн. Төв аймгийн Эрдэнэ сан сумын харьяат бүх Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын даяар дурсагдах далай дайын олныг байсуулагч дархан авраг Монкбат Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумын харьяат дархан уул аймгийн Монгол алт корпорацийн бүх цэргийн арслан мөнгө тогтхойг Увс аймгийн Харгас сумын харьяат Монгол бүхийн дээд сургуулийн бөхөө Монгол улс Оросын холбооны улсын спортын гавьяа тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар энэ зууны мандаа бохо Монгол улсын даяар дурсагдах далай дайын дархан авраг Баян мөнх Өмнөг аймгийн арслан Төмөр Баатрыг Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар Хэнтэй аймгийн Өмнө дэлгэр сумын харьяат улсын даяар дурсагдах далай дайын олныг байсуулагч дархан авраг Батэрдэн залуу бүх гэрэлт одоог Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын авраг Балчин нэм улсын арслан Ганбаатрыг Аранга аймгийн Болгон сумын харьяат Монголын нисэх хүчний удирдах газрын бөхөө Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын арслан Мөнгөрдөн Өвөрханга аймгийн харьяат бүх аймгийн начин Наранбаатрыг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат бүх улсын зан Хөрлбаатар Хасар бүхийн дэвжээний бүх Булган аймгийн Дашин жилийн сумын харьяат аймгийн начин Гангуйгийг Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын зан Жамбылын Гамболдо Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын зан Понцгийн Сүхбатыг Монгол улсын зан Эрдэнэбат гой хувьцаат компани бүх Сэржбүдэг улсын зан хашиг дорж Аранга аймгийн Арслан Батбаатрыг улсын зан Баяр сайхан улсын начин Бэгдсэрэнг улсын зан Цэрэн Бунцаг Цэргийн Арслан Цэрэн Жимдийг улсын зан Ган тогтох аймгийн Арслан Сумья Вэсийг улсын зан Өсгөөр улсын начин Бомбаярыг улсын зан Сумья Базар аймгийн Арслан Одхууг амлж авч мөн улсын зан Сүхбат улсын начин Бацэргийг амлж авч улсын начин Ганбат улсын начин дорж самбуунаар хүчит бүхий барилдааны 5-ын даваанд тунда ардын хөвсгөлийн 78 жилийн Монгол үндэсний их баяр наадмын хүчит бүхий барилдааны зүүн талын тэрэг умагнайд Төв аймгийн Эрдэнэ сан сумын харьяат их шавийн дээд сургуулийн захирал Монгол улсын гавьяа тамирчин дэлхийн болон олимпийн наадмын анхны мөнгө хүрээлэн медальт
Монгол улсын даяар дурсагдах далай даян олныг өсөөлөгч төмнөөс төгөлдөр Баяр наадмын мандай харишгүй хөчөд улсын дархан авраг жигжидийн Монхбат Баруун талын магнайд Увс аймгийн Харгас сумын харьяат Монгол бүхийн дээд сургуулийн захирал Жилөөт самба барилдааны дэлхийн авраг олимпийн мөнгөн медальт Монгол Орос улсын спортын гавьяат тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар Энзоны мандай бөх даяар дурсагдах далай даян олныг өсөөлөгч төмнөөс төгөлдөр Баяр наадмын мандай харишгүй хөчөд дархан авраг баян мөнгөнөр магнайлан үндэсний бүхийн барилдааны 5 даваанд алдар цуутай авраг арслангууд солондууд болоход бэлэн боллоо. Баян хонгор аймгийн Баян овоо сумын харьяат Монгол улсын гавьяат тамирчин улсын зан Сүхбат Увс аймгийн Өндөр хангай сумын харьяат Монгол улсын гавьяат тамирчин улсын зан Гамболд нар барилдааны талбайн голтуу уртхан эсэгтнээ за Сүхбат зан Гамболд зан элэг усны барьцтай Сүхбат зан гарын уургалдараад элэг усны барьцыг баруун гараараа бариад авсан барилдаж байна. Тунцгийн Сүхбат зан Батэрдэн авраг сойллаа дутуудлаа. Улсын начин Гамбат улсын начин дөрсөн буунаар 5 даван тунаж үлдсэн манай улсын 2 шилдэг начин Зэрүүн барьцтай барилдаж байна. Улсын зан долгор сүрэнгийн хөө Өвөр хангай аймгийн Хужир сумын харьяат Говь хувьцаат компани хасар бүхэн нэвчээний бүх сэржүүдээ улсын зан Эрдэнэт Батаар тав давж улсын начны болзол хангалаа. Долгор сүрэн зан ингээд зан начин 2 хөөтэй 2 одоо бүх улсын золтой хүүднэртэй Өвшөө араасан ч бас одоо цолтой сайхан барилддаг залуучууд бол байдаг манай долгор сүрэн зааны хүүднээс Төв аймгийн Баян өнжил сумын харьяат улсын зан баяр сайхан улсын начин бэгд сүрэн амлж авсан барилдааны талбайн голтуу баруун урт хэсэгт өрлөө. Монгол улсын авраг Балжиним улсын арслан Ганбаатарыг амлж авсан барилдааны талбайн баруун урт захад Балжиним авраг Сэрүүн барьцтай Ганбаатар арслан мөн зөрүүлээ Сэрүүн барьцтай авраг арслан 2 барилдаж байна. 5 даваанд энэ 2 авраг арслан 2 Балжиним авраг Ганбаатар арслан амлж авсан Архангай аймгийн Батсангил сумын харьяат бүх эрдэнэ дэвжээний бүх аймгийн Арсланбаат Баатар улсын зан хишиг доржоор 5 давж Монгол улсын начны болзол хангалаа. Аймгийн Арсланбаат Баатар зөвхөн 2 даваанд манай бүх сонирхогч наадамчин олны тааварт зүй ёсоор ордог аймгийн Арслан ган хуйгаар 2 давсан. Аймгийн Арсланбаат Баатар зан хишиг доржоор 5 давж ардын хувьсгалын 78 жилийн Монгол үндэсний их баяр наадмын бүхийн барилдаанд 5 давж улсын начны болзол хангалаа. За тунаж үлдсэн улсын начин Гамбат улсын начин дөрсөн буунаар барилдааны талбайн зүүн захад Зэрүүн барьцтай барьц салаад дөрсөн буун начин барьц салах хайлууга бололтой харагдаад байна. Гамбат начин баруун гараараа нэлээд сан атгаад бариад авсан. Увс аймгийн Өндөр хангай сумын харьяат бүхийн самбо барилдааны дэлхийн 2 удаагийн авраг Монгол улсын гавьяат тамирчин улсын зан Гамболд Баян хонгор аймгийн Баян овоо сумын харьяат Монгол улсын спортын гавьяат тамирчин улсын зам Пунцгийн Сүхбат нар барилдааны талбайн голд урд захад Зэрүүн барьцтай барилдаж байна. Улсын зам Сүхбат ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадмаар 8 давж зүүрлсэн. Улсын баяр наадамд 2 удаа долоод авсан манай улсын шилдэг хүчтэй наадамчин олны анхаарлын төвд зүй ёсоор байдаг заануудын нэг бол эдгээр заанууд Гамболд зан Сүхбат занар Архангай аймгийн Булган сумын харьяат Монголын нисэх хүчний удирдах газрын бүхэн Монгол улсын гавьяат тамирчин улсын арслан мөнх эрдэнэ Өвөр хангай аймгийн харьяат нэг концерны нэг бүхэн нэвжээний бүх аймгийн начин Наранбаатарыг амлж авсан барилдааны талбайн баруун захтан барилдаж яваагүй өрсөөр луг харагдана. Улсын зан Өрлөбаатар аймгийн начин Гангуйгийг амлж авсан барилд төр тавилслаа. Энэ жилийн наадмаас эхлээд багшийн маань Монголын компани Охин жил төрөлдөний олон улсын хэмжээний мастер улсын зан агван самдангийн Сүхбат өчигдөр охин барилдааны 5 даваанд Монгол улсын маань Ховд аймгийн Чандамын сумын харьяат хүчбийн төвийн спортын хорооны бүх наадмын хүчбийн барилдааны тайлбарлаж Монголын ард түмэн өнцөг болон тэр дуугийн сонсч баясдаг байсан. Одоо ингээд багшийн маань тэр сайхан бүх тайлбарлах хэдэн муханы заасан Монгол улсын соёлын гавьяас төртөн Монгол улсын арслан Батман зэрэг тодоо болуулъя. Улсын начин Батсүрэг нар улсын зам баяр сайхан улсын начин бэгд сүрэн нар дөрвөлжин барьцтай барилдаж байна. Улсын зан Өрлөбаатар аймгийн начин Гангуйг нар барьц төр тавилцаад буцаад өрлөө. Увс аймгийн Наранбулан сумын харьяат Монгол улсын гавьяат тамирчин улсын авраг Балжиним Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын харьяат Батлан хамгаалах яамны алдар биеийн тамирын спортын хорооны бүх улсын арслан Бандин Ганбаатар нар за Балжиним авраг Зэрүүн барьцнаас гут татаад
механгүйцэгээ даваа явчихлаа. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Монгол улсын авьяа тамирчин Монгол улсын авраг Балжинэм улсын арслан Ганбаатараар тав давж шөвгийн 16-ад урдын ажлаар л үлдэж байна. Балжинэм авраг. Багш маань бас ингээд таныг одоо бүр хар багаасаа дуурайж ингэж бүх тайлбарлаг байсан гэж ярьдаг. Тэгээ та одоо тэрний тухай сэтгэлээ бидэнд хуваалцахгүй юу? За би талигаач соёлын авьяа зөвтгөлтөн Ганбаатартай 1970-аас оноо хилжил танилцсан. Тэгээд ингэж л ярьдаг байсан. Тэгээ намайг багш гэдгийг. Тэгтээ чинээгээр одоо миний шав болсон юм байна лээ. Баг байхдаа орон нутгтаа байхдаа мал хариулж яваад тэгээд сулбуур цоорго нь олж барай тэгээд бүх тайлбарлаж байгаа хүн болж одоо тэгж явдаг байсан гэж ярьсан. Тэгээд л миний одоо дуу хоолойг бол яг одоо дуурайсан тийм өнгө тэгээд дуу хоолойтой тэгээд бүхэн тайлбарыг бол одоо их сайхан хийдэг. Тэр микрофон тайлбарлана гэдэг бол хүний дуу хоолой микрофонтой харьцах бас харьцаа байдаг. Тийм учраас одоо микрофонтой харьцах харьцаа бол үнэхээр сайн. Тэгээ Монгол бүхийг бол хамгийн одоо сайн тайлбарладаг. Ийм тайлбарлагч байсан. Намайг одоо биеэрэн дагаж гэж явж тэр тайлбарын тэр дээр сууж байгаагүй. Ер нь эснэгээр явж байгаа л тэр нь бүхэн тайлбарыг ингэж хийвэл ер нь боломж юм байна гэдгийг ойлгож авсан хүн байна лээ. Тэгээ бятхарын дуу хоолойг бол ер нь олон түмэн ялгадаггүй. Одоо бүхэн тайлбарын талаар хамгийн анхны ууган авьяат соёлын авьяат зөвтгөлтөн болсон. Би дараагаар нь одоо соёлын авьяат зөвтгөхөөр одоо Монгол бүхэн тайлбараар Монголд 2 хүн соёлын авьяат зөвтгөлтөн цолыг авсан юм аа. Тэгээд одоо бол тайлбарладаг олон болж тэгтээ Ганбаатар шиг тийм сайхан дуу хоолойтой тийм тайлбарлагч одоо хүртэр гарч ирээгүй байна. Тэгээд цаашдаа одоо энэ хөмсөд дуу хоолой тэр бүх тайлбарлахдаа одоо сайн ярих байх гэж бодож чинь тэгээд дутуу яриад байгаа л да. Одоогийн ярьж байгаа хөмсөдлөл тэр барилдааны мэх хийх одоо тэр юмнуудыг харилцан хийж байгаа юмнуудыг ярьдгүй зөвхөн тэр давлаа энэ давлаа л гэдэг ахаас биш. Хамгийн гол сонирхолтой юм нь одоо тэр ямар мэх хийх гэж байгаа юм. Тэр хийх гэж байгаа мехийг нөгөө бүх нь одоо яаж хариулах ёстой юм. Ийм талаас нь хариул тайлбар их сайхан болж олон түмний таашаалуулдаг л дээ. За одоо ингээд багш маань олон сайхан найз нөхдөд байсан. Одоо салбарын хүмүүстэй их сайхан найзалж насны дүү, насны ах гэж одоо голуулаагүй бүгднтэй сайхан харьцаж ингэж явдаг байсан. Одоо ингээд та бүхнийг зохиолын дууны залуу дуучин Батэрдэнтэй уулзъя. Тэгэхээр зэрэг Дорнод аймагт бүхийн өргөөний 2 дахь бүхийн өргөө байгуулагдаа тэрний нээлтэнд одоо далайн авраг өсөх 2 за одоо улсын зан мегмар сүрэнтэй олон сайхан бүхчүүдтэй хамт явж байхад тэр өдөржингөө бид нар одоо 3 өдөр тэнд байсаг байлцсан. Тэгээ тэнд бүгдийг ярьж байхад дүүдэн туслах одоо бүх зүйл байвал найзтан миний талаас туслах зүйл байвал бүх зүйлээр ахын тусалж чаднаа. Хамгийн гол нь сэтгэл зүрхнийхээ гүнээс. Түүнээс ах нь чамд 5 төгрөг аваад өгдөг ч юм уу, 5 төгрөг олж өгдөг ч юм ингээд ингэх чадал байхгүй. Миний тусалцаа байвал хизээч ах дээр ирж байгаа нээлттэй ирж байсан. Хамгийн сүүлд хайрын гişиг цомгийн рекламанд тоглож өгөөч гэж хүсэлтийг тавьсан юм л та. Тэгээд маш их гайхаж ирсэн. Тэгээд би одоо энэнд ингэж одоо юу реклам тоглоно гэхээр яах чинь. За ах нь яагаад тэгээд ямар байна гэдэл те. Одоо тэгэл тэр инээгээд тэр сайхан үйлдэлийг Монголын ард түмний төлөө зүрх сэтгэлд нь хүртэл тэр реклам өөрөө маш их таалагдж байсан л. Наадам зориулж хайрын гişиг цомгийн мөн рекламд тоглож ирсэн. Тэгэхээр тэр болгон маань өнөөдөр миний зүрх сэтгэлд хамгийн их ойр дотно байдаг. Хоёрдугаар гэх юм бол тэр хүний дотоод сэтгэлийн мөн чанар Монголынхон төлөө тэр дундаа шавнырийнхаа төлөө хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй тийм хүн байсан гэж би боддог. Яг л зөв надтай ярилцаад сууж байхдаа тэр шавыгаа нэг тийм хүн болгочих юмсан, ингэчих юмсан, одоо ингээд байна те. За тэгээд нэг сайхан одоо нэг зөв явж байна. Одоо л энэ дээр нэг сайхан заяаныхын ханийн нэг сайхан өсгөө олоод өгчих юмсан. Тэ. Тэгээд би ярьжсэн байхгүй. Тэгэхээр зэрэг тэр хүний сэтгэлд бол бүр тэр хүний амьдралыг тэр чигээр нь зүв бариад өгчих юмсан. Барилгын анханаас нь суур тавихтаа их зөв суур тавих юмсан гэсэн тийм бодол байсан юм. Өнөөдөр ч гэсэн биднийг Бурханаас тэр хүн Монголын бүхчүүдийн
замыг зөв засаж байгаа гэж би бодож. Яагаад гэвэл зэрэг зөв юм бодож, зөв санаатай цагаан цайлган явсан хүний одоо үүс аяндаа бүтдэг. Тэмцээс тэр хүний үүс аяндаа бүтгүүлсэн арай эрт хорчлонгоос тэр хүнийг монголчуудаас Монголын ард түмнээс өшөө их сайхан зүйлийг бүтээх, өшөө их судалж Монголын бүхий түүхийг бодитойгоор гаргаж ирэх хэрэгтэй байсан. Тэр хүнийг арай эрт аваа явуулсан болоо да гэсэн ийм л бодол байдаг л да. Тэгээд за энэ жил одоо бид нэр Баяр наадмынхаа бэлтгэлд сонгоны амралтаа гарцсан байна. Тэгээд одоо энэ жил анх удаа багшгүй бид нэр бэлтгэл гарч байна. Тэгээд одоо бас багш маань хөвөлгөж जैन. Тэгээд олон жил багштай минь хамтарсан Монгол улсын хөдөлгөөний баатар Дархан аваа мөнх бод болон бусад бүхчүүдтэй уулзаж багшийнхаа тухай сэтгэлийг нугаалцъя. Тэгэд надаахийн тэр уурхай цахиргааны дарга нь Жахархан гэдэг нэг казак хүн байсан. Тэр хүн одоо бүх их дэмждэг тийм хүн байсан байна. Тэгээ энэ хоёр хүн их бохолж магадгүй хоёр хүүхэд байна да гэсэн. Нэг нь тэр Ганбаатар, нэг нь энэ Сүхбатоо гамаа. За нэг нь Саваагүй гэдэг нь Ганбаатар. Тэр нь янз бүрийн одоо тэр өх тэгж байна, энэ өхөн гэж байна гэл. Та ингэж байна гэдэг нь одоо мхийн ярин бас өөрийн яриаг дуурайна. Одоо илгэн ажаа гошин шогын маягтай тэгж ярина л та. Тэгээ тэр 86 оны жилийн тэгээд Ганбаатар маань нэг одоо салаан дарах ч юм уу нэг офицер л болсон. Тэгсэн одоо сүүлд нь Батлан хамгаалах яамны сайд болсон Чаданбаа гэж хүн байгаа юм л да. Тэр Чаданбаа гэдэг хүн одоо Батлан хамгаалах яамны сургалт эрхэлсэн орлогч сайд байсан. Тэгээ генерал хүн байгаа. За нөгөө хүн ирэх боллоо. Ганбаатар маань аэропорт өгүүллээ да. За чи одоо нэг агуу нэвтрүүлэгч болох гэсэн хүн чинь одоо л энэ генералд аэропорт өгчүүлж одоо нэг мундгийн болно да гэсэн чинь. За өгдөг хэрэг ингээд яга цогсоод би тэгээд юу гэж хэлэх үү гээл. Дамдгаа тэгдэг юм л гин тэгээд би тэд ч одоо би арай чагсаагүй ма дамдгаа гэтэр. Пост барилдах хүмүүс маань бүгд чагсаа. За ямар ч байсан тоогоо аваад л манай хүн чинь нөгөө төлөв номхон гिचгээд аэропорт өглөө дөө генерал. За нөгөө хүн ч боллоо тэгээд л үүрэг даадгуур өгөөл. За энэгээрээ ч одоо олон төмөн энэ бүх хүмүүсийг ч одоо чи сэргээж чадах юм байна. За үүнээс чи одоо энэ Монголын бүхийг одоо түүхийн аль зэрэг мэдэх он дараалан гарна гэсэн чи. Гоо ерөөс би бүгдийг мэднэ гэж байна. За он саргүй мэднэ гэж байна. Цагаан сарын барилдаа нэг мэднэ гэж байна. За чи тэгвэл уншаад одоо чамд улсын цол авах юм байна да тэгвэл чи энэний дараа. Гоо ерөөсөө тэр оны төдөн сарын төдөнд өдөн оны эдэн сарын энд тэгээд нөтг чинь цогсоожаагүй ярьдаг байгаа. Тэгэхээр нөгөө тий чинь аваачаад дунд нь самруулах гэж ой ингэ татчиход нөгөө тэгэхтэй. Гоо ерөөсөө тэр мартгийн байхгүй зүгээр шууд тэгээд ерөөсөө тийм төрхийн одоо тийм одоо нэг бэлэг ухаан гэдэг юм уу бүхий талаараа тийм бэлэг ухаантай хүн байгаа. Манай хүн 1990 онд өөрөө хэлбэл 69 жилийн огоор улсын начин цод авсан. Тэгээд л одоо манай хүний одоогоос өнөөдөр 2006 он 16 жилийн өмнө болж байна шүү дээ. Тэгээд одоо жинхэнэ гээд мор бүх 2 он гээд бүх он гээд дан нэвтрүүлээд зарим улсууд одоо намайг бас таапаж авраг өмнө Ганбаагийн барилдах хамаг юмнуудыг бүгдийг харж үзлээ. Энэ тэнц явж үзлээ өнөөсөө.
ерөөсөө энэ барилдуудад битгий барилдуудад өгөөч. Тэр бүхий тайлбарлуулъя. Гэхдээ тэр барилдууд яадаг. Барилдлаар цаадууд тайлбарлах гэж ямар ч утгагүй байж тээ чи. За би өөртөө дамжуулъя бушуу ойч гэж та нарын хэлгээд одоо бушуу нааданд барилдаад ойч гэж хэлэхгүй. Наадах чи юм. Наадад ёстой ургадгүй ажил байна. Тэгээ өөртөө нь хэлнэ л дээ. Ингэж гоо лүдий маата лүдий гэж. За манай Өмнөг аймгийн одоо нэрийн хуцуулсан манай Гамбаагш маань Өмнөг аймгийн бөхчүүд ард түмний сэтгэлд нэгэн хүндтэй хойморт заларч байдаг. Монгол бүхийн хөгжилд энэ Өмнөгийн Ганбаатар гэж хүүгийн оруулсан хувь нэмэр энэ үзүүлсэн амжилт энийг тогтоосон дэр нэг сайхан зүйлүүд нь бол энэ дахин давтагдчихгүй их сайхан юм аа. Тэгээ Гамбаагш энэ говийн аймагуудаас бүх төрөлх талаар бас байнга ажиллаж ирсэн. Тэрний одоо нэг томоохон ажил нь бол энэ говийн бүхийн клуб гэж байгуулад 95 онд байгуулад 10-аад жил өөрөө хариуцж энэ говь клубийн нэр дээрээс улсын болоод дэлхийн олон тэмцээн оролдоонд олон 10 тамирчдыг бэлтгэж оруулж бүхийн замд гарааг нэхлүүлсэн. Тэгээ нодон Гамбаагш маань энэ Өмнөгийн орон нутгад байгаа бүчүүдийг энэ бэлтгэл наадмын бэлтгэл гаргамаар байна. Жил болгон одоо би сонгоны амралтанд нутгаасаа бол инхтүү хөвтөрл одоо Өмнөгөөс гарч байна. Энийг жаахан тоог нь олон болгомоор гэж яриад тэгээ нодон багштайгаа маш сайхан бэлтгэл хийсэн. Өмнөг аймгаас 10 гаруй сайхан улсын цолтой, аймгийн цолтой залуучууд ирж багштайгаа одоо хамгийн сүүлийн бэлтгэл хийсэн байна да. Улсын сайхан бэлтгэл хийгээд тэгээд аймгийн наадамд аймгийн маань бүчүүд очиж 3 жил алдсан наадмаа авч улсад одоо Гамбаагш маань инхтүү анч маань сайхан барилдсан. Цааш нь алдрыг нь мөглөх зорилгоор одоо олон ажлууд хийгдэж байна. Шавнар нь утгийнх нь найз нөхдүүд нь хийж байна. Түүний нэг томоохон ажил Өмнөг аймагт аймгийн төв дээр говь бүхийн дэвжээг байгуулахаар ажиллаж байгаа. Энэ дэвжээ маань одоо тухайн ашиглалтанд орох байх. Энэ дэвжээнд одоо Өмнөг аймгийн Багшаа маань төрсөн нутгаас гэдэл 14 сумаас бүхийн удамтай сонирхолтой сайхан хүмүүс энэ дэвжээнд хичээлж ирээдүйн одоо авраг арслангууд одоо говь нутгаас дахин төрөх төр нэгцэл болцоог одоо багш маань бас ярьж ирсэн. Энэ ярьж ирсэн юм одоо хэрэгжүүлэх цаг одоо удахгүй ирнэ гэж найдаж байна. Тэгээ багш маань ямар ч хэлсэн нэг өөрийнхөө намтрыг бичиж чад орхисон байна. Энэ намтрыг нь одоо үргэлжлүүлж өөрийнхөө нэрээр ном болон гаргах, номон хөшөө босгох ажлыг хийж байна. Одоо ингээ наадмын дараа энэ ажил маань дуусч нийт одоо ард түмнийхээ хүрээлэлд хүрэх бахаа гэж бодож байна. Энэ номыг одоо жанжаад орж байгаа битэр хамтарч одоо засварлаад тэгээд гарах санаатай байна. Ганбаатар маань бид баяр одоо яг Өмнөг аймгийн Баян аваа сумын нэг голын одоо нэг нутгийн ийм хоёр байгаа юм. За хараагаасаа бүхэд их дуртай барилж тасалдаж байхад одоо их дагаж бүх их үзэн хаал барилдаан болон тэнд одоо очицсан хараа зогсож байдаг. Ийм хүүхэд өмнө үед байж байгаад одоо Налахын техник мэргэжлийн сургуульд явсан. Тэнд очиж Адиадмөр багшийн гар дээр бүхэн чөлөө барилдаанаар хичээлсэн байгаа. За мөн цааш манай Өмнөг аймагт бүхий хөгжүүлэхэд их хөв нэмэр оруулсан гэж бодож байдаг. Одоо 4 жил одоо өөрийн наадмаа гадны өгчүүд алдаж аймгийн наадамд бол гадны өгчүүд их төрүүлж байлаа. За энэ үед манай Ганбаатар бол Өмнөгийн бөхчүүдийг сонгоны одоо энэ их сайхан амралтанд төвлөрүүлж бүгдийн одоо сайхан бэлтгэл сургууль хийлгэж тэр жилдээ манай аймгийн бөхчүүд сайн барилдаж Өмнөгийн наадамд эдгээр сүрэн гэдэг залуу төрүүлж одоо аймгийн арслан цолыг авч өөрийнхөө аймгийн баяр наадмыг хэрэгүүлэн хэдэн жилийн дараа авч байсан. Тэр олон улсын хүүхдийн тэмцээн гэж анх 81 онд Монголд анх удаа болсон да энэ хүүхдийн тэмцээн гэдэг. Тэгээд тэр тэмцээнд Гамбаа маань 65 кг барилдаж, том Сүхбат 78 кг, би нэмэх 78 кг барилдсан. Тэгээ бидэд тэр үе социализм үе байлаа л да бид нар хамт бэлтгэл гаргадаг. Тэгээ анх удаа олон улсын хүүхдийн тэмцээнд байрлал спортын төв ордны 4 давхарт одоо энэ 4 давхар тамирчид байрладаг байсан.
Тэр тэмцээнд анх Ганбаатараа танилцаж тэгээ Ганбаага надахаас ирсэн тийм шүгүр бор хүү байсан. Тэгээд анх 80 онд Ганбаатар бид тэр анализ гэж нэр өгч. Одоо бүх юмыг анализ ингэж тогтоох юмд анализ хийх юм, зөв анализ хийж байна. Ийм юм. Тэгээд өөрөө цол дууддаг. Өөрөө тэгээд хөгжим гитар бариад ер нь бол төрөл бүрийн авиастай хүмүүс шүү. Үнэхээр одоо Ганбаа маань юмд их зүтгэлтэй, үн сэтгэлтэй. За юмыг бол энэ чиг зорьсон да. За би энэ өдөр ер нэг ийм юм хөдөлтүүд ингэж болгомоор байна. Энэ хүүхдийг бүх болгомоор байна. Ер нь бол Ганбаа бол энэ бүх бас их таньдаг байсан. Жишээлбэл одоо хотш бүхний төвчээ гэдгийг анх байгуулж өөрөө. Тэн дээрээс хотш бүхний төвчнээс одоо энэ жижиг сүхбат ган тогтох, сумяа зөв өсгөө тэр бүгдийг тэр төвчэн дээр цалинжуулж тэднийг тэмцээнд оруулж эдрийг ер нь авраг болох гарааг нь бол үнэхээр манай Ганбаа бол тэр усуудын гарааг бол гаргаж өгсөн. Гэхдээ Ганбааг бол одоо хөдөлмөрч байсан ингэсэн гэдгийг бол ард түмэн мартаагүй. Үнэхээр Ганбааг бол одоо энэ хүүхдүүд бүгд дууссан санаж байгаа бохоо. Энэ мяат төвчэн дээр өөрийн за ер нь гарын шивтэй яг нутгаасаа би нэг хүүхдөрүүлмээр байна гэдэг. Бид тэр яг нэг үеийн учраас бид нар чинь хоорондоо их дотн нэлээ ярьж хөөрдөг. Тэр чинь гэр бүлэрээ их тийм сайхан найзууд байлаа л да. Тэгээ Ганбаа маань тэгжээс за би нутгаасаа нэг хүүхд гаргана гэдэг. Тэг ямар хүүхд байгаа юм бэ гэсэн чинь манай аймгийн арсан төвшин төрийн хүү байгаа. Нэрийг хэлэхээр чи намайг оногонд оруулна гэдэг. Шоолдог байлаа. Тэгээ үжсэн чинь нэгсэн чинь ингэтүү яа гэдэг. Гэхдээ чи тэгээд бид тэр хөгтэй боловсгүй чи заавал ингэтүү гэж бодвол ингэж яагаад ингэ квартал гэдэг тийм сайхан хүүхдүүд эмэгтэй хүүхдүүд авах хэрэгсээ. Гэхдээ эмэгтэй содон юм гаргуул зэр байх гэж. Өөрөө тийм. Тэгээд тэр нэрийн нэгдвэгийн нэрийг анх бидэд ярьчаа тэрийг багтаа амьд чинь бид чи хоорондоо тоглолт юм чинь Ганбаа маань бол юмыг тийм хүнийг шоолж барих юунтай бол их авьяастай. Ер нь төрөл бүрийн авьяастай байсан та. Тэгээд бол яг үнэхээр мөрийн гарын шагаар гаргана гэж байна. Инхтэй хоёрыг бол одоо яг балаас нь бүх юм дагуулж бүх юм диний бүх болох та бүх хүн гэж ийм байх хэвээр та бүх хүн бол ийм явах хэвээр ийм хөдөлмөрч явах хэвээр энэ хар багаас нь яг өөрөө нь гараар нь дагуулж явсных өнөөдрийн туяг бол одоо том хэмжээний бүх боллоо дэлхийн хэмжээний бүх боллоо. За тэгээд Афины олимпиад тамирчин уруулсан. За тэгээд Ганбаа маань одоо хэлэхэд бол үнэхээр одоо дэндүү сайхан сод авьяастай хүн байжээ. Аргагүй их авьяастай улсуудын богино настай байт юм байна. За урчин жилийн наадам баха. Ганбаа маань тэнд 4 давсан. Тэгээс үүлдээ Ганбааг чинь 3-ын даваанд барилдаад тах. Нөгөө ажлаа хийгээч яг зарим юу бүх сонирхож байгаа улсууд нөгөө тайлбарж байгаа улсууд монц сэтгэлд нүрэхгүй Ганбааг дуудаад ирсэн. Ганбаа чинь яс үзээд батгдаг. 4-ийн даваанд яс үзээд олзгарлыг. За одоо би боллоо. Энэ аврагтайгаа 5-ын даваагаар сайхан цолоод дуудуулъя бат эрдэнэ удаа. За би жавааби сайхан боллоо одоо энэ та намайг авчихгүй юу. Би сайхан цолоод дуудчих ямараас ирвэмээр байна гэж. Тэгээ тэр болгон манай үеийнхэн 5-ын даваанд бат эрдэнэ ургаас өгөн цолдуулахгүй байгаа. Тэгээ тэнд Ганбаа маань тэнд одоо цолоод дуудуулж тэгэхэд үнэхээр сайхан санагч байлаа. Тэгээд одоо Ганбаа маань аргагүй л одоо сайн дасгалжуулагч, сайн тамирчин, сайн бүх, сайн нэвтрүүлэгч аргагүй л ард түмний хайртай хүү байсан. Тэгээ би Ганбаатайгаа бол одоо хар багын найз учраас үнэхээр олон төв хөтгөрийн хөвгтэй явдлууд чих байлаа. Ер нь Ганбаа маань аргагүй л одоо ард түмэнд бол өгүүлэгдэж байна да. Тэгээ бид дөрвийг бол яг нэг өдрөлөмдөр бэлтгэл сургуулаа хийлгэж эхнийх нь 7-8 жил тэгээ сүүлийн яасан хүмүүс 3-4 жил ингэж хамтдаа яг бэлтгэл сургууль хийж тэмцээн уралдаанд оролцдог байсан. Тэгээд бус багш дасгалжуулагчаас бол онцлог чанарууд л ихтэй маш мэдрэмжтэй тийм дасгалжуулагч юм байсан. Бэлтгэлийн шинжлэх ухааны үндэстэйгээр олон сайн багш нараас тийм судалгаа авсан юутай тэгээд гадны тийм том тамирчдын дасгалжуулагчдын бэлтгэлийн хөтөлбөр тийм гараа юу төлөв календарсан тийм төлөвнүүдийг авч тэнд луурлаж бэлтгэл сургууль хийлгдэг байсан. Тэгээд яг байнга хяналтанд байдаг гэсэн. エンクチャーさんの師匠のガンバトールさん40歳。ガンバトールさん自身もナチンの称号の持ち主です。プレッシャーに負けないのが彼の強さです。大きな試合の前でも昼寝ができるほどなんですよ。3回戦は指定対決となりました。力はもはや弟子のエンクチュアさんが上です。師匠ガンバトールさんの左足を取り押し倒しました。
Тэгээд биднийг одоо загин хөхтэй их сайхан хатуу чанга бүр загнаад тэгээ сайхан дараа нь аргадаж их зөөлрүүлдэг тийм хүн байсан. Анхаарал арай илүү тавьж цалин мөнгө өгөх, тэгээд тэмцээний уралдаан, байр хоол бүх юмыг өөрөө их хариуцж тэрнийхээ төлөө өдөр шөнө их гүйдэг байсан л да. Тэгээд тэрний өвчин ч гэсэн бидний тодорхой хэмжээний багс амжилтанд хүрч одоо багшаагаас баярлуулж байсан. Жишээ одоо нийт одоо 7 жин байдаг жилүүдийн жин. Тэгээд 7 жингийн 3 нь одоо би туур гуруулаа жиндээ одоо алтан медаль авч ирсэн. Энэ бас маш ховор тийм бас тийж хэр баргийн дасгалжуулагч ийм ажлыг хийгээд хэр баргийн шамнараас ингээд гараад ингээд гуруулаа бас дэлхийн авт оролцоод бас ховор боломж байсан. Харамсалтай нь багш маань битүүр тэр одоо Унгарын дэлхийн аврагын дивизионээр барилж байгааг хараагүй. Сая одоо оюутны дэлхийн авраг сайн өдөрлөө дууслаа. Тэмцээний үеэр дивизионд гарахаа өмнө миний хувьд бол мэдээж багштай одоо багшаагаа бодоод багштай мөрөгчөөд гарахад нэг л зориг ороод сайхан барилддаг. Тэгээ энэ тэмцээн дээр ч гэсэн багшаагаа маш их өгүүлж байлаа. Медаль давсан дээр зогсож байхад. Тэгээд миний энэ амжилт бүхэн бол энэ Гамбаа багштай өмнө одоо сайшгүй холбоотой. Хонгодж जैन. За энэ илүүгээр хонгоддог байсан. За сэнжин дээрээ суйлдаг байсан одоо. Сэнжиг авсан байснаас урагш нь халаад хөнтрөө суйлждаг байсан. Ингээд золгоон дээрээс хутгадаг байсан. Их сайхан хутгадаг байсан. Тэгээд давууж гойддаг байсан золгоон дээрээс. Ер нь иймэрхүү мэхнүүдийг голчж хийдэг байсан. Хамгийн өөрөө их хийдэг, өөрийнх нь биедэгтэй хин тэгээ их даацтай тэрийг гой уран хийдэг байсан. Олон ороо явсан багшийнхаа буйнд бол бас дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнуудад явж том тамирчтай гар зөрүүлж том тамирчтаас сургамж авч дасгал жуулагчтаас нь бид нар багш ямар гадны тамирчид ямар хөө бэлтгэл хангамжд байдаг тэр бүх бололцоог л одоо Монголын төвшөнд зохих хэмжээгээр л одоо хүргэх тэдний хэмжээнд айлуулах дөхөөлөх л тиймэрхүү хэмжээнд багш маань бол хангамжийг бол одоо бүрдүүлэх талаас нь айлуулах боддог байсан. Бидний энэ хойгонд л одоо сонгон хайр хавуул маань байна. Тэгээ бид нэр одоо яг наадмын бэлтгэлдээ яг буухахаа өмнөхөн багштайгаа зөв бөөндөө одоо ингээд сэржим архиа аваад бүгдээрээ бөөндөө ийшээ гарч арцвж аваад ийшээ нөө одоо уул руу гарч бид нэг сайхан одоо хэмэр дундаагаа сэргээгээд тэгээ наадмынхаа одоо бэлтгэлээс бүгдээрээ бууцаагаа тэгээ наадамд явдаг байсан. Тэгэхээр манай хүн бол юм хөөцлөгтэй сайн хүнтэй эвлэг аятайхан ярина. Зарим дан бол ерөөсөн бүтгээргүй юм ярьж байсан боловч бүтгэлээрээ баярлж явдаг. Баяр тусалсан хүндэн их хайртай. Тухайлах юм бол Монгол Орос Светийн Бадамсрын дарга над ингэж тус боллоо гэж явж явах жишээтэй. Хотш банкны Чулуунбаатар над мөн их сайхан тус боллоо. Миний чөлөө бүхийг дэмжлээ айл гэж явдаг. За мөн Боингийн жаргал сайхан их тус боллоо. 2-3 удаа онцгой тус болсон. Тэрийн уулз холгондон багтан ярьж явдаг. За Миат компани удирдлагуудад их хайртай тэднэр бас их тус болдог байсан юм байна лээ. За тэгэл онцгой байдлын Даш гэж байх шиг, Оюуны Ундрагийн Отхон Баярч гэж байх шиг, Жэнкогийн Баттулга их тус боллоо гэж их ярьдаг. За тэгэл гадаад харилцааны яамны Ганнибал тус боллоо гэж. За ноёд группийн Буяндорж тус боллоо гэх мэтээр олон хүний нэрийг хэлж тэд нартай баярлсан ярьж явдаг байсан. За энд тусуулж байсан улсуудын талаар зарим хүнийг би хэлээгүй орхисон бол хүсэл өчөх ёстой. За ингээд тэр олон хүний дэмжлэг авчгаад тэр дэмжлэгийн заавал одоо хариулж биелүүлдэг, ажил төрлөөрөө биелүүлдэг ийм хүн байсан. За баяр наадмын талбай дээр өмнө говийг төлөөлж гэдэг юм та тэр одоо бас талбай дээр их л өмнө говийнхаа төлөө ажиллаж, өмнө говиасаа бүх төрөөсэй гэж, өмнө говийн нэг дав бол баярлаж, хоёр дав бол баярлаж ингэж явдаг байсан. За энэ жилийн наадман дээр одоо би одоо яг Ганбаатараа үгэлээл явах бах. Заанаас нь олон сайхан залуучууд төрөх бах. Төрөх нөхцөлийн ч манай Ганбаатар маань түрүүнд нь хийцсэн байсан. За яагаад ингэж юмд их хайрлаж, юмыг ингэж яаж бүтээх гэж зүтгэж явасныг би мэддэг байсан. Энэ богино насндаа л хийх юмаа хийчих гэж бодож явсан болоо да гэж хүртэл зүүд нойрондоо сэтгэл санаандаа бодож явдаг юм да. Би хантайгаа ханилаад спорт гэдэг агуу их том гэр бүлд багтаж тамирчин хүний жаргал зовлон хуваалцаж ирсэндээ их бахархаж явдаг. Тэгээ миний хань бүхий амьдралынхаа ихэнх жилийг зориулж ер нь бол 21 жил бүх тайлбарлаж
10 жил бүх дасгалжуулж 25 жил бүхэн задаг шуудаг өмссөн юм байгаа юм. Ингээд ханыхаа дурсгал зориулаад сайн эцэг, сайхан хань, сайн ант нөхөр гэдэг талаас нь биш. Түүнийхээ бүхэн амьдралд оруулсан хувь нэмэр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн дуу хоолойг нь мөнгөжүүлэх зорилгоор энэхүү киног бүтээлээ. Би аавтай хайртай. Манай үерхтэй дандаа манайг хүзүүн дээрээ суулгадаг. Ээжтэй дандаа гандамлуу авд яваад шувуу тоололдог. Аавд минь очиж хилээ өгөөрэй гэж хэлдэг. Би сургуульд ороод том болоод юмч олоод аавынхаа өвчнийг эдгэнэ. Энэ ташрамд бүх гэдэг агуу спортыг хөгжүүлэх үйлс миний хантай хамтран ажиллаж тусалж дэмжиж явсан бүх хүмүүстэй чин сэтгэлийн угаас талархаж явдаг илэрхийлье. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт элэг нэгт хайрт монголчуудаа. Та бүхэндээ Монгол Ардын хувьсгалын яруу алдарт 84 жилийн ойн их баяр наадмын мэнд дэвшүүлье. Ардын хувьсгалын 84 жилийн ойн их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж бөхчүүд маань Төв Цэнгэл Түхрээлэнгийн торгон ногоон талбай дээр эрвэрэн гайхуулж уяачд шандас турдан хүлгээхэн хүч хурдыг сорж эрхийн мэрэгэн харваачд цэц мэрэгнээ сорсоор Ардын хувьсгалын яруу алдарт 84 жилийн ойн их баяр наадамтайгаан золоолоо. Өнөө жил Монгол Ардын хувьсгалын 84 жилийн ойн баяр наадмаар хүчит 512 бүх нас насанд 5-аас 800 гаруй морд туралдаж мөн эрхийн мэрэгэн харваачд цэц мэрэгнээ сорьсон ийм сайхан баяр наадам болж байгааг та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр орой монголчуудын үндэсний их баяр энэ баяр наадамд хүрэлцэн ирсэн нийт монголчуудаа баярын хамгийн дээдийг бэлэг барин Улаанбаатар хотоос Монгол эх орны нийслэл Улаанбаатар хотоос та бүхэнтэйгэн мэндчилж, та бүхэнтэйгэн уулзаж, та бүхэнтэйгэн энэ оройн баярыг хамтдаа хуваалцж байгаадаа миний туйлын их баяртай байна. Миний хувьд Монгол бүхийн тайлбарлагчийн ажлыг 20 гаруй жил хийх энэ хугацаанд Монгол үндэсний бүхийн барилдааны баялаг арга туршлага, үндэсний соёл, үндэсний уламжлалт энэ сайхан баяр наадам бидний хамгийн баяртай орой өнөөдөр орой юм аа. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул болсон нэг онцлог болж нөгөө талаас Монгол хүн дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийн оргилд Монгол улсын төрийн далбаа тэнд намирч дэлхийн өндөр хөгжилтэй арлын Япон оронд Японы Токио хотноо мэрэгжлийн сумогийн дээд зинданд барилдаж байгаа их авраг Асашура тэргүүтэй Секиваке Хакхо тэргүүтэй Монгол бүхчүүд маань өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй оронд Монгол хүний эр зэрэг, бяр, хүч, дайчин, эрэмгийн зан чанарыг гайхуулж Монгол түмнэн баясгаж байгаа энэ цаг мөчтөд та бүхэн мөн хамтдаа хуваалцж байгаа баха. Өмнө Говь аймгийн Баян уусмын Налих бригадын нутагт 1964 онд төрсөн луу жилтэй. Тэгээ хүүхэд насаан бол хураг ишигний захад шилбүүр барьж, шилбүүрээ морь болгож унаж, жаахан өсөөд унаг дааг эмнэг хангал адуутай ноцолдож миний хүүхэд насны хамгийн сайхан үе тэгж өнгөрсөн. Төмсөрөж дөгшөөгөн дуурайгаал ташуураа ингэж амандаа марчгаал бүгд наримдах Монголоор улсын дахны авраг дамжин давлаа гээл хүн харуул нэг солиотой хөөхөд л энэ вилчээд явж байна да гэж бодогдохоор тийм л байсан да. За ер нь хамгийн хөдөлмөрч хүнийг бол би Монгол улсын арслан мядгийн мөнгөнийг гэж боддоо. За хамгийн хүнд жинтэй өгөх бол манай Хадбаатар авраг агсан байна. За хамгийн ухаантай тооцоотой гүйлгээ ухаантай гэдэг утгаараа Дархан авраг Мөнх бат байна. Хамгийн өндөр цул гуншин урт хэрэгмтэй хөнгө бол Дархан авраг Баян Мөнх байна. Хамгийн дөлгөөн улс ууртай юмд их болгоомжтой ханддагаараа Дархан авраг Бат Эрдэнэ байна. Хамгийн уран барилдаантай гэдэг утгаараа бол Дархан авраг Цэрэн дотох улсын авраг Вэжин, улсын зам Дөвчин, улсын авраг Сүхбат нарыг нэрлэх баха.
За хамгийн хөгжилтэй аля хөөрхөн унсанч давсанч инээж ил байдаг фунцгийн сүх батал гэж хэлэх баха. За дэлхийн спортод бүхэн спортоор хамгийн өндөр амжилт үзүүлсэн хүн гэвэл Зэвгийн Ойдвиг бас хэлхэл баха. Би ерөөсөө Монгол Улсын хөдөлмөрийн Баатар Гавьяа Тамирчин улсын дархан авраг Мөнх Утган галд 15 дахь жилдээ энэ сонгон амралтанд сонгон хайрхан уулынхаа өөрт гардаг. Тэгээд Мөнх Утган тэр бол хэдэн шамнартай гал гардаг жилийн жилд. Тэгээд бид хоёр бол одоо санаа их сайхан нийлнэ. Гэр орноороо их дотно. Түүнээс гадна манай Мөнх Утган бол одоо би Монголын спортын Монгол Гагарин гэж хэлэх их дуртай байд. Яагаад гэвэл яста хамгийн ингээд та түрүүнд асуулаа тэрүүн шиг анхны гэж явах юм бол нэг олон анхны юм манай Мөнх Бат авраг дээр тохиох жишээтэй. Анхны спартакиадын авраг Мөнх Бат, анхны дэлхийн аврагын 4-р үеийн шигнэлийг Мөнх Бат, анхны дэлхийн аврагын хүрэл медалийг Мөнх Бат, анхны олимпик наадмын мөнгөн медалийг Мөнх Бат энэ гэл. Ингээл улсад 6 удаа төрүүлсэн, 4 удаа зөрүүлсэн. Одоо энэ хоёр мөнх гэдгийг чинь нэг айхтар мундаг нь одоо миний багш, миний сайхан уул шиг түшиг болсон ийм сайхан хүн байдгийг. Monday.